сонгуул ер нь яах гэж хийгээд байгаа гэдэг асуулт байна. Сонгуул гэдэг юм юу юм бэ? Сонгуул бол эрхчлөө тусгаар тогтнол, улс орны хөгжил, Монгол хүмүүний ажил амьдрал, эрхчлөөний төлөөл бид энэ сонгуулийг хийж байгаа шүү дээ. Тэгээ сонгуулийг хийхээр улаан цагаан хулгай хуваар болохоо юм. Тэг. Энэ одоо миний мэдхэд 30 жил үргэлжилж байна. Тэг. Сонгуулаар асар их худлаа ярина, асар их попрн, бусдыг гарлуулна. За тэгээд маш их амалт аван хоосон. За дээр нөгөө айхтар нэг юм нь яг хоо захим технологиг бид одоо эзэмшээд 20 жил болж байна. Гэхдээ энийг сайн юмд ашиглаж чадж байгааг бол бага. Муу юмд бол их гайгүй ашиглаж байгаа. Манайх одоо сүүлийн үед энэ сонгуулийг мөнгө олдог компанид ажиллагаа болгоцсон. Ерөөс сонгож байгаа нь мөнгө тарааж өгчөд нэг юм гардаг. Сонгох гээд байгаа нөхдүүд нь ч гэсэн хэдэг өөх юм гашныхаа үүдэн дээр зогсож байгаа жишээд. Тэгээд дараа нь тэгвэл амьдрал муу байна. Юмны үнөөсөд амьдрал хэцүү бити тэрийг яар. Тэ. Энэ сонгуулиар мөнгө авцсан юм чи одоо юу нь ярьдیں۔ Юу шумжлах гэдэг. Үндсэн хуулийн бус саргаар төрийн эрх авах юм бол одоо дээд зэргийн хариуцлага үүрэх ёстой шүү дээ. Өнөөдөр яагаад үндсэн хууль маань хүлчлэхгүй байна биднэрт. Яагаад энэ хууль хяналтын байгууллага энэ асуудлыг гаргадаггүй. Яагаад энэ иргэний бүртгэлийн байгууллагатай асуудал тавьдаг бүртгэлүүдийг шалгадаггүй. Яагаад тулгадаггүй. Ингээл сонгуул хийсэн бол жүжиг их хэсэгтэй. Одоо энэ хэрэг сэтэрж штэ энэ юм. Тэ. Бидний нэг хөгжихгүй байгаа. Бидний яриад байгаа авилгал, хулгай, луур, дээрм энэ улс орнд болохгүй бохор сүүдэр талд бүх юм энэ сонгуультай л холбоотой штэ. Асар их хэмжээний мөнгө зардаг, маш их хэмжээний мөнгө тараадаг. Яагаад мөнгө авсан хүнд нь мөнгө тарааж байгаа хүнд хуулийн хариуцлага тахгүй байна. Өөрөөр Монгол улсын тэгвэл тусгай тогтнолыг худалдаад авчиж болох юм биш үү? Эндээс Афганистанаас хэдэн талибууд душманууд орж ирээд мөнгө өгж байгаа сонгуульд нь ороод тэгээд иргэний бүртгэлийн бас гүйж мэдээллийг аваад тэгээд хүн бичүүлээд нэг хэдэн цаас өгөөл тэгээд Монгол улсын төрийг авахд бэлэн юм биш үү? Тэгээ ийм сонгуул хийчихэд ичгчгүй бүгдээр их хурлын гишүүн болсон гэж худлаа яриад. Тэгээ одоо тэнэгтэй төөрсөд төрөлдөө гэдэг шиг их хурлд орсон хэдэн тэнэг юм тэнд юу ярихаа мэдэхгүй учраа олохгүй хэдэн мангар юм тэр их хурл дотор орсон байж л байгаа шүү дээ. Нууц биш. Тэ. За миний хувьд би сонгуульд орсон гарсан гэж ерөөсөө гомдол тавиагүй. Надад тийм шаардлагач байхгүй. Зүгээр яандаа хөрхий. Энэ улс орн минь яах вэ? Энэ иргэд минь яаж цаашаа ер нь ажиллаж амьдрах юм? Энэ эдийн засгийн уналт, инфляцуудыг яаж даван туулах юм? Энэ үнийн өсөлтийг яах гэж байна? Залуучуудын хүмүүжил, ёс зүй, хариуцлага, боловсрол энийг яах гэж байна? Хүн амынхаа эрүүл мэндийг яах гэж байна? Тэ. Амьдралдаа ганц шатаас садаж үзээгүй. Нийгмийн амьдралд хязгаарч оролцож байгаагүй. Нийгмийн баялагч бүтээж байгаагүй хүмүүс л их хурлд орж суучаад одоо бид нарыг хөгжүүлнэ гэж ярьж шít. Өнөөдөр сонгуулиар юу болж байгаа нөхөр манай иргэд ерөөсөө юу ч сонирхол болсон. За сонгуул болж л байдгийн хинж гарсан адилхан дөө. Тэр дэми юм яриад ах наад нэг хэдэн өнгөтэй фотошоптсон сэтгүүлээ яг үг хөлөгнөл үз. Гэхдээ нэг 100 өгчүүл яг сонгоч. Улс орны амьдрал ажил хөдөлмөр ерөөсөө сонирн биш. За тэгээ сонирхдаг юм дандаа хар мэдээл сонирхдаг. Сайн сайхан мэдээллүүдийг ерөөс сонирхоо болсон. Ийм л байгаа шүү дээ. Тийм учраас сонгуульдаа хариуцлагатай хандцгаах хэрэгтэй баха иргэдээ гэж хэлэх гээд юм би. Ер нь улс төрийн намуудын төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудад дүгнэлт хийх хэрэгтэй шүү дээ. Хэр зэрэг ажил хийж чадсан? Юу хийж бүтээсэн? Дахиад яагаад гарах хэвтэй? Шалтгаан нь юу юм? За манайд хоёр том нам бий. Төрийн эрх барьж ирсэн. Ардын нам, ардсан нам. Тэ. За тэр 20-30 жилийн ч болчих. Сүүлийн 8 жил юу болж өнгөрсөн? Сүүлийн одоо нэг 10 жил. Тийм ээ. Ардсан намын үед Эрдэнэтийг хулгай хийж хагаад баригдсан уу? Баригдсан.
дархны төмөр үйлдвэрийг хулгай хийгээд баригдсан уу? Баригдсан. Энэ шиг хөтлийн цементийн үйлдвэрийг хулгай хийгээд баахан дээр нь мөнгө зээл гаргаж бичиж байгаа даваад идсэн баригдсан уу? Баригдсан. За. Энэ банк санхүү хөгжлийн банкны хамаг мөнгийг хуваагаад авсан уу? Авсан. Баригдсан уу? Баригдсан. За элбэг дөржин үед асар олон бизнес эрхлэгчдийг шорон орондоо чичээж ректэл дарамтлж авилгал авч ирсэн үү? Авч ирсэн. Олон хүн мэдж байгаа шүү дээ энэ зүйлийг. Бид нэр 3 саятай хүн амтай Улаанбаатар хот бүр цөөхөн бизнес эрхлэгчид завсрал 1000 хүн багцдаг. Бүгдийг дарамтлж ректэлдэг үе үеийн засгийн газрууд нь гарч ирж. За энэ ардсан намын үед юм болж исэн харж ирсэн бэ. За ардын намын үед юу болсон юм? За Эрдэнэ төлбөрийг ямар ч гэсэн тэрийн мэдлэлтэй авлаа. Болсон юм тий. За энэ шиг төмөртэй хостой орд энэ дархны төмрийн үйлдвэр барьж байна. Тэрийн мэдлэлтэй авлаа. За энийг харин одоо цаашаа яаж хөгжүүлэх вэ? Тэрийн мэдлэл байх уу цаашаа эргэтгэж иргэдээ хувьцаа эзэмшүүлээд энийг цаашаа явуулах уу? Энэ дараагийн асуудал. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг өдөнд татах хэрэгтэй. Үн тэгжиж үнд оруулж хувьцаа гарахгүй л үнгүй юм хүн автгүй байхгүй даваад ч хэрэггүй. За дараагийн асуудал бол намынхантайгаа хариуцлага тооцсон. Могоо автобусны хулгайчтай бүгдийг баривчлаад хураагаал бариад шоронд хийсэн үү? Хийсэн. За ардсан нам хэнийг хийсэн? Өөрийнх нь намынхантай хариуцлага тооцдог л энийг чигээгүй шүү дээ. За ардын намын хувьд бол ногоо автобусан дээр асуудал тавьсан. 5-7 нүүрсний хулгайчдыг бариад шоронд хийсэн үү? Хийсэн. Тэ. Ингээ харьцуулаад дүгнэлттэй хийгээд харах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ дунд сургуулийн хүүхдэд дүн тавьж байгаа бол ардсан намд бол хасах 2 гэдэг дүн тавих гэсэн баг. За ардын намын нөхдөд бол дунд гэдэг дүн тавих гэсэн баг. Онц дүн авахын тулд тэр нэмж 2 оног авах нь биш. Тэр 2 оноо гэдэг бол энэ нийгмийн шин чанартай реформуудыг дистрата маш яралтай хийх хэрэгтэй. Дунд гэдэг нь өшөө цаашаа асар олон юмыг шийдэх хэрэгтэй. Энэ дээр бид зогсож байна. Өнөөдөр иргэд маань нийгмийн халамж тэтгэмжээр амьдарч байна. 3.5 их найт төгрөг. Өөрөөр хүн амын 70% нь ажил хөдөлмөр хийхгүй, нийгмийн баялаг бүтээхгүй, нийгмийн амьдралд оролцохгүй. Тэгээд 3.5 их найт төгрөг аваад ингээд амьдарч шít. Тэгвэл энэ ард түмний хин юм болгоод байгаа. Ардын нам ба ардсан намын нөхдөд. Сонгуулиар бол дандаа нийгмийн халамж амлсаар байгаад энэ хүмүүсээ юм хариуцдаггүй, юу сонирхдаггүй, юу ч хийдэггүй ийм юмд авчид хүргэсэн.